Үүрэг даалгавар өгөөд айтаахан болгоод ингээ явчих юм бол үгүй хараад ахт бүр арай хэмжээний сэтрээд байгаа юм байна л да. Та нар хэрвээ энэ чиглэлээр ингээд явж өгөхгүй болохгүй байгаа бол тэр оролцож болно шүү дээ. Тэгээ та нарт хэмжээ хэлэлт хилээр орж ирж байгаа хэмжээ хэвэн байна. 11 сар 12 сар тийм үстэй. Ийм байгаа шүү дээ. Энгийн үед орж ирдэг яг л хിവэрэл байгаа шүү дээ. Бидний гол импортлогч Оросын албаны улс 95 одоо манай хэрэглээний 95 орчим хувийг ангараа хангаж байна. Энэ улс дотооддоо хүнд байгаа ч гэсэн манай хэрэглээг 100% бидний хүснээр хангаж байгаа сүүлийн сарууд. Өнгөрсөн 11 сард улсын хэмжээнд 75.2 мянган тонн А92 автобензин, 12 дугаар сарын эхний 8 өдрийн байдлаар 16 мянган тонн А92 автобензин импортоор орж ирсэн. Манай улсын эрдүү үед хэрэглэдэг хэмжээ 68-аас 70 мянга. Энээс чинь даруй 5-аас 7 мянгаар илүү ороод ирсэн. 11 сар 124.2 мянган тонн дизель түвш орж ирсэн. 12 дугаар сар 134 мянган тонны захиалга баталгаажуулсан. 12 сарын эхний 8 өдрийн байдлаар 50.3 мянган тонн дизель түвш импортоор ороод ирсэн байна. Энгийн үед бид нэр энээс багыг хэрэгэлдэг. 10-аад мянгаар илүү байгаа байхгүй. Өнөөдөр Улаанбаатар хотод байна шүү дээ. Өнөөдрийн мэдээгээр Улаанбаатар хотод 247 шатхуун төгөх станцаас 100 орчимд дизель түвш байхгүй шүү дээ. Хөтөө. Та нарын эзэмшилт байгаа 100 гаруй шатхуун төгөх станцад дизель түвш алга. Орон нутагт 50 гаруй суманд дизель түвш байхгүй. Хизээ ингэж тасарч байна. Үеийн сайд засгийн газар яамдууд энэ бэрхшээлийг туулдаг гэж та нар ингээд өнгөрөөж байгаа. Сүүлийн 2 сард 3 удаа яхаараа энэ зөвхөн Монголтой ажил болтгоо. Наад дэргэд чинь тэнийг биш шүү дээ. Гайлаар орж иж байгаа хэмжээг нь харалтаа бүгд ойлгомжтой л байгаа шүү дээ. Нэг удаа ингээд доош орцсон байгаа. Хэцүү биш шүү дээ. Та нар бүх галыг яхаараа би одоо сүүлдээ энэ яам захирлуудтай холбогддог диспетчерийн үүрэг гүйцэтгэж эхэлж байна сүүлдээ. Нэг бөөн нэг тустай, жижиглэн нэг тустай. Жижиглэнгийнхэн захирал нь бөөний захирал зөвшөөрөхгүй гаргахгүй гээд агуулгатай байгаа шатхуунаа гаргаж өгөхгүй. Яаж байгаа юм бэ? Тэгээ заавал би диспетчер хийх хэрэгтэй та нарын дунд. Ярьсан шүү дээ. Бид нар гөрөвтөр хараа сууж байгаа шүү. Би баримтгүй юм яриаггүй шүү. Төр засгийн зүгээс үү шүү дээ. Авч болт бүх арга хэмжээг авчаа. Хөнгөлтөө зээл сав суулгачд нэмэгдүүлэх бүтээгдэхүүнээ олон сараар захиалж болдог их усүрийг чинь бий болгох гээд стратегийн бүтээгдэхүүний хүндэтгээд байхад аж ахуй нэгжүүд нь ийм ааш гаргаж байгаа бол уучлаарай. Оролцсон. Өөр хэцүү байхгүй.